Хоёр ноход ижээдэг хүн ярьж байна нэ. Манай нохоо хаалганыхаа онхыг дардаг. Манай хол дарддаг. Тэнийг л нохоо байна да. Гэтэ өөрөө төлхүүртэй л дээ. Ямар хөөрхөн нохоо вэ? Их ухаантай хаа. Өчигдөр бид хоёр салхинд гарсан чинь гэртээ би нэг юм марччих. Тэгээ юу марцснаа сандгүй. Тэгсэн чи яасан гэж? Яасан. Хараад аваад ирсэн үү? Үгүй. Шилээ маажаад хамт болоод байгаа юм чинь. Чи одоо дөрөв мөрөм гэрэл тохио мэдэхгүй яаж яваад идэх вэ? Машин дагаад одоо хамгийн ур зогсвол яах вэ? Мангар юм уу? Араас чагнаалт юм байгаа сте. Уула боолж гинэ. Тэгээд ойн амттыг атмантан цуглуулад үнийг дуудчих. Чи нэг гой дэд ханаас хуссан. Тулаахаа энэ чи миний ярьсан штэ. Дгаа 65 жил. За ингээд мань үнийг шорондоор л харин тогруу сууж байх юм байна. Чи юу хийж байгаа? Мөн тэнэг талаа намайг чи ямар мөнгөөр 100 болгон халуун орон очиж амраад байна гэдэг байгаа. Тэр чи яах вэ? Чоныг бүр хамаатлуудыг нийцсэн цусан өшөө аавна гэд өгсөндөө зараа хийгээд зараа тэгсэн чи би яасан гэж чоны өгсөнд ордын гэсэн. Тэр яасан? Тэгсэн тойлоо дуугав. Танаа гэрээ хийж дандаа арх уусан хүний хотоодонд орж амьдардаг гэжтэй. Гэсэн штэ.